Мэдсэн үү? Та бүхэнд энэ өдрийн минь төргий Judilogy подкастын маань 82 дахь дугаар үгээр эхэлж байна. Энэ удаагийн дугаараараа бид сүүлийн үед нийгэмд нэлээдгүй өрнөд байгаа үеийнгийн дээрлэхтэй холбоотой ер нь шүүхийн шийдвэрүүдийг хайсны эцэст хоёр шүүхийн шийдвэр ярихаар марлаа маань бэлтгэсэн байгаа. Тэгээд дугаар руу орцгоё. За бүгдэнд нь өдрийн минь төргий. Ер нь бол яг манай подкаст нь нөгөө хуулийн хэрэглээний маргаантай холбоотой тэгээ сонирхолтой кейсүүд ярьдаг штэ тий. Тэгээ хоёрнуудаа бодож байгаад ер нь яг нөгөө нийгэмд өрнөд байгаа сэдвүүдтэй холбоотойгоор үе тэнгийн дээрлэхэлттэй холбоотой хүмүүс ер нь байр суурь айгүй илэрхийлж илээ. Надаас эргээд нөгөө хуульч болохоор асуугаад гэх юм уу одоо ажлын өмч ч гэсэн тий өсвөр насны хүүхдтэй өмчч тэр ер нь гэтээ нэр юм дээрлэхэлт болвол одоо чи хуульч хүн талаасаа харвал ямар хариуцлага хүлээдэг юм бэ? Эсвэл одоо иймэрхүү хэрэгүүдээр яг яадаг юм болоо гэд асуултууд нэлээ хэрсэн байхгүй юу? Түнгүүт яг хуу подкастераа дамжуулаад мэдээлэл өгөх зорилгоор нэг хоёр кейс бол бэлтгэсэн. За хоёр кейсийн хувьд бол одоо давтаалагчны шүүх, хяналтын шүүх гээд одоо олон шатны шүүхөр бол яваагүй, анхан шатны шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Гэхдээ яг хайж үзсэн чинь нөгөө одоо шүүхцэг юм шүү дээ тий Монгол Улсын шүүхийн шийдвэр одоо нээлттэй барьждаг шүүхцэг юмнаас хайж үзэхэд ер нь л яг хэрэгүүд бол бэдэг юм бэ нэлээ. Тэгээ яг нөгөө өсвөр насны хүүхд сургууль орчмын гээд кейсүүдээс харж байгаад би зүгээр амар тийм одоо үйл маргааны хувьд одоо хүнд хэцүү биш те ер нь байдаг л түгээмэл за тэгснээ одоо шийдвэрлсэн одоо холбогдсон гэмт хэргийн гэсэн одоо байдаг л те за байдаг гэж хэлэх нь яг яд сонь юм уу ер нь яхаа зүгээр одоо хүний бие тохирлогчруулсан тий тэргүүрээ хариуцлага хүлээсэн буюу ямар нэг тийм зүйлчлэн маргаангүй гэж хэлэх юм уу за тийм хоёр кейсийг сонгож авсан за тэгээ яг уу гэхдээ дээрлэхэлтийн хэрэггээ тайсан чинь шүүхцгийн юмнаас нилээдгүй кейсүүд бол гарч ирсэн одоо Улаанбаатарч тэр хөдөө орон нутагч тэр за тэгээд сургууль орчмынхч байгаа энэ 10 жилийн оюутны за тэгэл коллежуудын чиг гэж байгаа юм. За тэгэл ажлын байрныг гээл ер нь яг үндэ дээрлэхэлт болоос надад нэгэн түгээмэл бас байж болдог тийм кейсүүдийн нэг юм болов уу гэж бас харсан. Тэг яг тэднийг дийлэх байдлаар нь ингээд харах юм бол дийлэх нь бол нэг хүний эрүүл мэндэд тохиолдол учруулсны улмаас те эсвэл нэг ажлын байран дээр ямар нэгэн дээрлэхлээс үүдэлтэй дарамт за тэгэл бэлгийн дарамт марамттай шалтгаалсан холбоотой иргэний хэрэгүүдээс гарч ирдээсэн иймэрхүү бол байдаг юм лээ. Тэгэхээр ер нь нөгөө бидний бодсноос дээрлэхэлт бол бас манай нэг юм жоохон түгээмэл юм болов уу гэдэг дүгнэлтэнд би зүгээр яг энэ дугаарыг бэлтгэх хувцастаа шүүгэн шийдрээ хайх хувцастаа бас жоохон бас харлаа. Тийм болохоор ер нь өсвөр насны ч гэлтгүй те хүмүүс маань ер нь дээрлэхэлттэй холбоотой бусдыг жоохон дарамтлах эргээд хүнд одоо хохирол учруулбал ямар хариуцлага хүлээдэгтэй холбоотой тийм кейсүүд гэж ер нь ойлгож болно. За яг за сүүлд нь та бүхэнд ер нь төгсгөлд нь бас нэмэлт мэдээлэлүүд өгье гэж бодлоо. Тэгээ дээрлэхэлтээс ер нь үүдэлтэй хэрэгүүдээс судлаад үзсэн чинь шүүхцэг юмнээс ер нь одоо холбогдсон хүмүүсийг харвал дийлэх нь яг л нэг хүний эрүүл мэндэд тохиолдож байгаа хүн байна уу, хүн дэвтэр байна уу, хүнд байна уу те нөгөө дээрлэх явцаасаа шалтгаалаад хүний бие тохиолдуулаад хүндээ ер нь хариуцлага хүлээлгэсэн кейс бол түгээмэл лээ. Тэгээд нэг бол одоо холбогдогч буюу тэр хэрэг үйлцэн этгээд нь тэр өөрөө дээрлэж байгаа тохирогчд тохиолдуулж байгаа юм. Эсвэл бол нөгөө дээрлэхэлтэнд өртөөд байгаа хохирогч маань дээрлэхүүлж байгаа хүндээ одоо буцаад бие хамгаалах байгаа ч юм уу те эсвэл одоо би одоо дээрлэхүүлж хандлаач гэдэг юм уу те нэг тим сэтгэл зүгээр одоо болсон гэдэг ч юм уу тим сэтгэл зүгээр эргээд нөгөөндөө ингээд хохирол учруулж байгаа ийм кейсүүд бол байгаа юм. За тэгээд сургууль орчмын кейсүүдийг харах юм бол тэгэл угаасаа дийлэх нь яг өсвөр насны шүүгдэгч буюу эрүүгийн уйлдгаснаар нэг 14-өөс 18 насныхан бол одоо яг энэ дээрлэхэлтэй улмаас холбогдсон гэмтрүүд дээр шүүгдэгч хохирогч нь аль аль нь одоо ийм насны хүмүүс бол байж бол харагдсан. За тэгээ яг хоёр кейс рүү орё. Хоёр кейс маань ерөнхийдөө маш товч. Би тэгээ үйл баримт шүүгэн шийдвэрээ сонирхолтой одоо өсвөр насны шүүгдэгчтэй холбоотой хийсэн дүгнэлтүүдийг нь бол та бүхэнд ярьж өгье гэж бол бодож байгаа юм. За нэг нь болохоор Сүхбаатар дүүргийн эрүүг иргэн анхны шүүхэд 2021 онд шийдвэрлэгдсэн. Ийм бол шүүгэн шийдвэр байна. За энэ шүүгэн шийдвэрт бол одоо нэг шүүгдэгчтэй буюу нэг хүн болвол нэг хоёр хүнийг хохироосон ийм хэрэг байгаа юм. За үйл баримтын хувьд юу болсон бэ гэх юм бол шүүгдэгч одоо Т нь бол 2020 онд Сүхбаатар дүүргийн нэг сургуулийн хажууд байдаг автомашины зогсоол дээр Б гэдэг дээд ангийн хүүхдтэйгээ маргалцсан байгаа юм. За Б гэдэг дээд ангийн хүүхэд нь бол одоо Т-г бол төрүүлж алгадаж авсан байгаа юм л та. Эднэр бол эрэгтэй хүүхдүүд байгаа юм.
Яагаад алхтаж авсан бэ гэдгсэн чинь одоо нөгөө эхэлж алхсан Б буюу дээд ангийнх нь хүүхдэд ангийнх нь хоёр охин нь хэлсэн байгаа юм л да. Энэ доод ангийн одоо гурван залуу гурван эрэгтэй хүүхэд ирснээ одоо бит хоёрын бит ингээд хамаагүй хүрсэн. Одоо эмэгтэй хүүхдийн хүүх бүхс мөсөнд нь юу нь олж зөвшөөрлгүйгээр айгу одоо юугаар одоо дүү бусаар хүрсэн юм шиг байна. За тэгээд тэрийнх нь ангийнхаа хөвгүүн дээрээ хэлсэн чинь ангийнх нь хөвгүүн нь юу н ангийнхаа нэг хоёр хөвгүүнтэй хамт очингуудаа доод ангийнхаа тэр нөгөө хэлсэн хөвгүүний очиод нэг алгатаж авсан юм байлээ. За тэгсэн чинь тэг идэг хүүхд нь болохоор ардаас нь ангийнхаа хид идэг хүүхдүүдийг дагуулж ирэнгүүтээ за ер нь бол одоо чаанд би ингэ зөндөө дээрлэхүүлсэн. Яхараа ер нь чи намайг алгацтай одоо дээрлэхүүлэхгүй шүү гэдэг тийм маргаан өрнөөд энэ маргааныхаа явцад Тэв болвол цаасны утгатай явж исэн байж таарж байгаа байхгүй юу. За тэгээд тэр цаасны утгатай явж явах үедээ ер нь бол уул нь Б зогсоох гэж оролцсон юм билээ. Одоо энэ цаасны утга мотгоор бол одоо ингэж бол хамаагүй тоглохгүй те ингэж бол болохгүй штэ гэдээ оролцсон юм билээ. Тэнгүүд ер нь бол одоо хөвгүүдийн дунд бол зодон бол өрнсөн. За тэгээд нөгөө Тэв буюу доод ангийнхан тэр хүүхдийг ангийнхан хүүхдүүд ер нь зогсоох гэж оролдоод одоо зодонны явцад барьж авах хооронд нь Тэв болвол ангийнхаа тэр хоёр одоо найзэгтэй зогсоох гэж оролцсон хоёр найзынхаа ер нь бол биедэн цаасны утгаараа халдчихсан юм лээ. Нэгнийх нь одоо гуйнд нь илүү зогдчихсон. За тэгснээ бас нэгнийх нь баруун билүү зүүн гарных нь доотлын дотор талын хэсгийг төсөө хайчихсан нөгөө зодооноос өөрийг нь зогсоох гээд байгаа хүүхдүүдийг ер нь зодтолдох явцдаа ингээд гимтээчихсэн. Түүнээс бол яг нөгөө анх муудалцсан Б гэдэг хүүхд бол гимтээгээгүй. Гэхдээ эргээ тэр нөгөө зодтолдох явцдаа гимтсэн хоёр хүүхдүүд бол охирол учирсны улмаас одоо хүүхдүүд гомдол гаргаад за тэгээд энэ хэрэг цагдаа дээр очиод энэ хэрэг ингээд шийдэрлэгдэж явсан. Ер нь бас сургууль орчимд за түгээмэл гэж бас мэдгүй л юм. Гэхдээ л бас болдог нэг тийм хөвгүүдийн зодон тий. Гэхдээ нөгөө нэг цаасны утга ашигласнасаа болоод хүмүүст гэмтэл учруулчихсан ийм хэрэг бол байсан. За тэгээ энэ дээр бол агашны шүүхийн шийдвэр бол гэхдээ зөвхөн одоо нөгөө тэр хүүхдийн үйлцэн хэрэгээс гадна тэр хүүхдийн одоо шүүгдэгч тэгээд байгаа за хүнийг ярьчтэй хүний тэр нөгөө нэг эмэгтэй хүүхдийн бие тэгэхээр халснаас болоод энэ маргаа эхэлж байгаа штэ тий. Тэгээл эргээл дээд ангийн хүүхдүүдийн маргаа ингэж явчихж байгаа. Тэрнтэй нь холбоотойс нэлийн сонирхолтой дүгнэлт хийсэн байсан. За юу гэсэн байсан бэ гэх юм бол гинт хэрэг гарахад бол энэ шүүгдэгчээ хувьд охид эмэгтэйчүүдэд хэтэрхий итгүүр сонжуургүйгээр бүдүүлэг үйлдэлээр тэдний эрх хэрэгжүүлэнд халтаж үүнээс улбаас олныг хамарч даамж ирсэн хэрүүл маргаан зодон зохио үсэж за асуудлыг хурцтгсан за түүний ухамсаргүй энэ зан төрөг ёс суртахууны наацхын хим хэмжээд дутагдсан байдлын шууд нөлөөлжээ. Гэт би бас яг шүүхийн шийдвэр дээрээс одоо нэр томьёогоор нь уншиж байгаа шүү. Ийм дүгнэлт хийсэн байсан. За тэгээд тэгэхээр ёс суртахууныхын хувьд тэр үнийг бас дүгнж өгч штэ тий. Хийсэн үйлдэл дээр нь хуулийн дүгнэлтээс гадна. За тэгээд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд бол энэ гин буруутай үйлдэл хийсвэлтгүй улмаас охирол хор уршиг учирсныг гимт хэрэгт одоо тооцдог. За шүүгдэгч Тэв бол одоо хөрөгч нарыг зодооны хувцад одоо хутгалж эрүүл мэндэд санаатаагаар хүндөвтөр болон хөнгөн гэмтэл одоо учруулсан. За энэ үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн одоо 11-ийн 4-р зүйл заасан хүний биед хүндөвтөр охирол учруулах. За тэгээд 11-ийн 6-р зүйл заасан хүний биед хөнгөн охирол учруулах гэдэг нэг хоёр үнийг гэмтээсэн шүү дээ тий. Нэгэнд нь хүндөвтөр охирол учруулсан гэсэн үг, нэгэнд нь хөнгөн охирол учруулсан гэсэн үг. Энэ одоо гэмт хэргийн шинжээг бол хангаж байна. Тийм учраас түүнд эрүүгийн харилцаа хүлээл үндэслэтэй гэж үзсэн. За тэгээд ер нь бол эрүүгийн хуулиар энэ ял шийтгэлийн хувьд одоо тухайн гэмт хэрэг үйлцэн этгээдийн үйлцэн тэр гэмт хэргийн нийгмийн аюулын шин чанар за тэгээд хэр хэмжээ гин буруугийн хэлбэр тохиорсон өстой байх өстой. За тэнгууд тэгийн хувьд бол түүний насан туршаагүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлцэн байдал за тэгээд үйлцэн гэмт хэрэгтэй одоо чин сэтгэлээсээ гимшиж байгаа байдал за тэгээд одоо суралцж байгаа байдал за тэгээд түүний энэ хичээл сурлагын байдал хувийн байдал гэх зэрэг зүйлийг харгалдан үзээ. За тэгээд нөгөө анги камт бол найз зөвхөд гэр бүл дундаа энэ хүмүүжих нийгэм шиг боломжийг нь олгоод түүнд яалаа оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнцэж бол шийдэгсэн юм лээ. За тэнцэж гэдэг нь тэр үнд одоо ер нь бол 20 хайл оногдуулж байгаа. Гэхдээ тэрийг нь шууд биеэр идлүүлэхгүйгээр тэр хүн бол нийгмийн амьдралд оролцоо явж болно. Гэхдээ энэ ялтай шүү гэдэг тэр одоо статус нь бол байгаа гэсэн үг орхиж байгаа. Эргээд энэ тэнцсэн байх 3 жилийн хугацаанд эргээд ямар нэг одоо хууль зөрчөө дахиад гэмт хэрэг үлдэх юм уу те хариуцлага хүлээх юм бол энэ тэнцсэн байсан 3 жил дээр нь дараагийн гэмт хэргийн ялыг нэмээд нэмж нэгтгээд хариуцлага хүлээлгдэх ч гэдэг юм уу ийм тогтолцоо бол байгаа. За тэнгуүтэй яг нэг өсвөр насны яллагдагчид
түүний хувийн байдлыг нь харгалзууд тэгээд ер нь заавал хорихгүйгээр нь хамт олон найз нөхөд дундаа нийгэмших боломжийг нь олгоод им тэнцэх ял бол оногдуулсан. За тэгээд энэ тэнцэх явцад нь бол түүнийг энэ хянан хүмүүжүүлэх хугацаанд бол зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах. За тэгээд оршин суух газар, ажил сургуулаа өөрчлөх, зорчоо явахдаа хяналт тавьж буй эрхбүгээ байгууллагууд урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээл гэж бол ингэж шийдвэрлэсэн юм байлээ. За тэнгуут нөгөө өсвөр насны ялагдагчид бас ер нь болох би нэг судалж л байгаагүй юм байлээ. Ингээд тэнцэж шийдвэрлэнгүүтээ энэ хүмүүжүүлэх одоо тасан сэргийлэх арга хэмжээ авах одоо ийм хариуцлага хүлээлгэж штэ тэ тэнцэг явцад нь за тэнгууд энийг яг хэн хэрэгжүүлдэг юм бэ гэдгсэн чинь нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэж бол байдаг юм билэ. Энэ газар бол хариуцаад энэ өсвөр насны ялагдагчийг одоо хүмүүжүүлэх одоо тухайн сургалтанд суулгахч байдаг юм уу те. За эргээд яг энэ хүүхдийнх нь гэр бүлтэй холбогдоод тухай бүр ингэ мэдээлэл авч явдаг юм шиг байна. За тэгээ хууль ёсны төлөөлөгч нарт нас одоо яг энэ шүүхийн шийдвэрээр үүрэг хүлээлгдэв юм байлээ. Тэр нь одоо энэ хүүхдийн энэ хүмүүжүүлэх арга хэмжээг одоо авч хэрэгжүүлэхтэй үүнтэй холбоотой тухай бүр тэр мэдээллийг хүргүүлэх гэдэг одоо ийм үүргийг бол тухайн гэр бүл хуульсны одоо асран амгалж төлөөлөгчд нь хүлээлгийг шийдвэрлэдэг юм байлээ. За нэг ийм кейс бол байна. За дараачих нь 2022 онд Баянзүрх дүүргийн бас эрүүгээр гаргашны шүүхээр шийдвэрлэгдсэн ийм кейс бол байгаа. Энэ кейс бол ер нь сургууль орчим юм биш байр одоо манай байран дээр тэгэл ингээл хүүхдүүд тоглолдог та тий байрны уртлын талбай, саксны талбай малбайн дээр тэн дээр ингээ хүүхдүүд муудалцсан байгаа байхгүй. За тэнгуут өсвөр насны шүүгдэгч аав нь болохоор 2022 онд Баянзүрх дүүргийн нотолт эсгэрт байрлах нэг хотгоны саксан бөмбөгийн талбай дээр ер нь бол ингээд өөрөөсөө бага насны хүүхдүүдийг жоохон дээрлэх өнгө айстай тоглолдог юм байна л да. За тэнгуут одоо тэр өдрөөс ингээл нэг саксан бөмбөгийн талбай дээр ингээл тоглож байхдаа ер нь чи бөмбөгөнд яваад тэр чи бөмбөгөнд яваад тэр гэл хүүхдүүдийг жоохон одоо дээрлэхсэн маягтай. За тэнгуут нь тэн дээр нь бол одоо охирогч бэв бол эсэргүүцсэн юм шиг байна. За тэгээ түүнээс нь шалтгаглаад түүнийг одоо нэг удаа зогсон чинь хамарлуу нь бол ингээд маш хүчтэй нэг удаа зогсон гэж байгаа юм. За тэнгууд тэр удаа бол хамарнаас нь шууд гараад за тэгээд бэв бол одоо охирогч бол 15 настай одоо гэрлүү ороод одоо асраа хамгаалагчтай хэлсэн. За тэгээд цагтаа дуудаад тэгээд одоо гэмтлийн зэргийн тогтоолгоод ингэ явсан байгаа маа. За тэгээ ингээд зогсон чинь эрүүл мэнд нь бол хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хурал, за тэгээд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүх юм хөнгөө охирол бол одоо тогтоогдсон байгаа. За тэгээд хөнгөрөө охирол учруулж байгаа тийч одоо ингээд хүний эрүүл мэндэд хөнгөө охирол учруулж байгаа санаатай гэдэг. Санаатай учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол болж байгаа гэсэн үг. За үүний улмаас эрүүгийн тусгай ингээ 11-ийн 6 дугаар зүйлийн 1-р хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөө охирол учруулах одоо гэмт хэрэг үйлдэл нь бол тогтоогдоод нөгөө өсвөр насны шүүгдэгч бол хариуцлага хүлээж байгаа маа. За тэгээ энэ тохиолдолд бол яг хэдүүлээ үйл баримтыг анзаарах юм бол одоо яг байрны уртлын талбай дээр сагсан бөмбөг хүүхдүүд тоглож байгаа. За тэр бол яг ингээд дээрлэх хөнгө аястай ингэж харилцаж байгаа хүүхдүүд бол тохирол учруулж байна тийм үү. За тэнгууд яг нөгөө нэг бид нар бас нөгөө хэрэгүүд дээр зөндөөл ярьж байгаа эргүүн хэрэгүүд дээр яг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн тэр шүүгдэгчийн буюу гэмт хэрэг үйлцүүлнийх нь нас те зам байдал, хувийн байдал, гэр бүл цаашаа дүр энэ хүнд ямар хариуцлага оноо бол одоо яг энэ хүнд тохирох уу те эрүүгийн хариуцлагч юм бол нэг яс болтол ингээд хариуцлага хүлээлгэхээс гадна тэр өнөө жоохон хүмүүжүүлэх гэдэг бас нэг талын зорилго бол байгаа даа ч те зарчмын хувьд ч тэр бол байгаа даа. За тэнгууд энэ кейс дээр бас энэ эрүүгийн эргийн шүүхийн шийдвэрт дурдсан зүйлснээс надад сонирхолтой санагдсан. За тэгээд энэ дээр ч гэсэн эрүүгийн шүүх бол одоо энэ хүүхэд бол байгаа штэ өсвөр насны шүүгдэгч хүүхдэд бол ер нь ял шийтгэлээ хөвчихсөн одоо хүмүүжих боломж болохоор айгүй хөнгөн шийдвэрлсэн юм шиг надад санагцсан. За энэ хөлт бол хүний биед хөнгөн хохирол учруулад эрүүг арслаг хүлээж байгаа штэ тий. За тэгсэн чинь шүүгээс бол яг тухайн шүүгэн шийдвэртээ нэгдсэн үндэсний байгууллагын насан туршаагүй хүмүүсийг одоо гэмт хэрэгээс үржлэн сэргийлэх зарчмууд за тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын холбогдох зөвлөмжүүд гэж хэлбэл дурдсан байгаа байхгүй юу. За тэгээд өсвөр насны хүүхдийн хувьд бол одоо үйлцэн хэргийнхаа нийгмийн хор аюулын шин чанарыг ойлгож ухамсарлаагүй. За тэгээд өөрийнхөө үйлдэлийг нь одоо хянах чадвар бүрдэж арай амжаагүй, бүрэн төлөвшөөгүй. За тэгээд сэтгхүүгээрээ гэмт хэрэг үйлддэг одоо юм онцлогтой гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэр зөвлөмжийг нь бол шилсэн байгаа. Гэхдээ үүнийг нь бол одоо тэр хүн энэ үйлцээ хариуцлага одоо үйлдэлтэй хариуцлага хүлээгт нь бол зөвтгөх одоо шалтгаан болохгүй те хэдий одоо бүрэн хусамлаагүй төлөвшөөгүй байгаа ч гэсэн гэхдээ үүнийг нь бол харгалзаж
харгалзаж үзээд энэ хүнийг шууд нийгмээс тусгаарлахгүйгээр за нийгмийн амьдрал донд тэр төлөвшөх, хүмүүжих, ухамсарлах за аливаа алтайгаа засах боломжийг нь олгох буюу одоо эргээд нийгэмтэй харилцаа тий бүр харилцаанаас нь салахгүйгээр тийм эрүүгийн тохирцоо хариуцлагыг хүлээх ёстой маа гэж үзэж байгаа юм. Тэгээ энэ нь бас ер нь бол яг уншиж хахад болсон надад айгу зүв санагдсан тий. За тэнгуүтээ нөгөө хөнгөн хохирол учруулсан учраас энэ хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмтэрэг бол яг эрүүгийн хуулиараа хөнгөн гэмтэрэг болж тооцогдож байгаа яаш идэгэл байгаа үед чинь. За тэнгуүтээ тухайн хүүхдүүд буюу нөхцөр насны шүүгдэгчд бол 15 хоногийн хугацаагаар зорчиг эрхийг хязгаарлах ял оногдуу шийдвэрлсэн. За гэхдээ энэ 15 хоногийн хугацаагаар зорчиг эрхийг зорчиг эрхийг хязгаарлах гэдэг нь тухайн одоо нэг тодорхой нутаг дэвсгэр газар нутгийг зааж өгөнгүүтээ тэндээс гарахгүй шүү гэдэг зачдаг. Та бүхэн магадгүй зарим хэрэгүүдээс харсан бол жишээлбэл одоо Баян зүрх дүүргийн нутаг дэвсгэр гарахгүй шүү. Улаанбаатар хотоос гарахгүй шүү ч юм уу те тэгж хязгаарладаг. За энэ хүмүүс бол ингээ 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах оногдуулсан ч гэсэн эрүүгийн шүүх бол мөн одоо түүний энэ гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдлыг нь харгалзаж үзээд эрүүгийн энэ хариуцлагаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Гэдэг нь энэ хүүхэд энэ хариуцлага бол хүлээж байгаа. Гэхдээ энэ хариуцлага хүлээлгэхгүйгээр чөлөөлчихөж байгаа. А гэхдээ энэ хүн бол эрүүгийн хуулиараа тийм хариуцлага хүлээсэн гэдэг статустайгаа бол явна гэсэн үг. За тэгээд ер нь бол яг надад энэ хоёр кейсийг ер нь товч ингээд дурдчихъя гэж бодсон. Тэгээд шууд нөгөө хүмүүсээс нөгөө дээрлэхэлт гэх тэнгүүт одоо юу гэж бас бодож магадгүй нөгөө яг сэтгэл санааны хувьд ч юм уу те сургууль орчмын бүс хүмүүс дээрлэхүүлтүүд бол янз янз л багш байгаа те одоо мөнгө төгрөг авдаг ч юм уу сэтгэл санаагаар дээрлэхдэг ялгуурлан гадуурхдаг за тэгэл бие махбод нь халддаг ч юм уу те тэгээд хамгийн сүүлд жишээлбэл биднэрт нийгэмд нээлттэй ч юм бэ за яг ингээд олон нийтэд гарч ирсэн нь одоо тэр бол биет нь халдж байгаа юм шиг бол надад харагцсан. Биет нь халдаад л цохиж бариад л жоохон доромжлоод л тэгснээ бичлэг мишлэгийг хийгээл шангилалд тагсан хэрэгүүд бол гараад ирсэн шүү дээ тийм. Тиймэрхүү яг хэрэгүүдээр ямар хариуцлага хүлээлгдэм болоо гэж бол хүмүүсээс харж иж магадгүй. Тэнгүүд яг хөө дээрлэхэлтийн хэрэгүүдийг ажиллахад дийлэх тохиолдолд яг тэр нөгөө дээрлэх байгаа хүмүүс нь эргээд хохирогчийнхоо бид нь ингээ ямар нэгэн байдлаар хохирол бол ингээл учруулаад идэм байна л та хөнгөн байна уу хөндөвтөр байна уу ингээл тэгэл эргээд одоо тэр сургууль орчмын ч гэсэн зодооны тухайд яг нөгөө дээрлэхүүсэн хүүхдүүдийн хооронд өрнөсөн харилцаанаас гадна яг тэр явцад оролцож исэн хүүхдүүд хүртэл ингээ тохирох эрсдэлтэй те үнээс олоод нөгөө хүүхнээс хариуцлага хүлээж байгаа ч юм уу ийм кейсүүд бол илүү түгээмэл байдаг юм байна лээ хүний бие тохирол учруулж байгаа. За тэгээд яг нөгөө эрүүгийн энэ шүүгийн шийдвэрүүд хайж исэн чинь бас нэлээд нэг тийм хүнд хэрэг бол харсан. Гэтэ тэрийг бол яриад дэмий авах гэж бодсон. Тэр нэг хөдөө орон нутагт болсон хэрэг байлээ. Хөдөө орон нутагт хүүхдүүдийн бас 10 жилийн хүүхдүүдийн бие биенээсээ дээрлэхэлтэй болоод нэг нь 8 настай алдсан ийм хэрэг бол байсан. Тэгээ тиймэрхүү одоо жижиг үйлдэлээс болоод тийм хүндөвтөр одоо зүйл рүү юу гэдэг чинь хөтлөх те түүний улмаас хин нэг амнаас өхрөх гэдэг ч юм уу иймэрхүү хэрэгүүд бас боллоо тэгээд ингээ эрүүгийн хариуцлага хүлээгээд явж байгаа зүйлүүд бол байгаа юм байна гэж бол бодсон. Тэгээд энэ хэрэгүүдийг харж байгаа хувцастай тэр нөгөө сүүлийн үед болж байгаа хэрэгүүдийг очиж байгаа мэдээнүүдийг харсан чинь яг тэр хэрэгүүд бол яг шууд нөгөө шүүгэн шийдвэр нийцэслэгдэж гарангуудаа дууссан хэрэгүүд бол биш одоо яг одоо хэргийн шийдвэрлэл ажиллагаа нь явж байгаа ч юм уу те хаш нэг шүүгэн шийдвэр дээр явж байгаа ийм хэрэгүүд бол байх шиг байлээ. Тэгээд мэдээнүүдээс харахад яг тэр нөгөө Шангрилад босон дээрлэхэлтийн хэргийн хувьд бол ер нь 2 гэмт хэрэгээр зүртэлж байгаа юм байна гэж бол би ойлгосон. Одоо прокуророос тийм зүйлчил явуулж байгаа юм байлээ. За тэгээд тэрийг бол шүүх бол шийдвэрлэх байх. Тэр нь ямар хэрэг байгаа бэ гэдэг юм бол ер нь бол яг нөгөө хөрөгчийн бие махбодын хувьд бол хохирол учруулаагүй эсвэл бол одоо тэрийн шүүх шинжилгээгээр тогтоогдоогүй юм шиг байгаа юм. Тийм учраас хүний биед хохирол учруулсантай холбоотой зүйлчлэл бол байгаагүй. Харин нөгөө нэг эрүүгийн хуулийн 13-ын 5 дугаар зүйлд бас хүнийг заналхийлах за тэгээд түүрийг бүлэглэж үлдсэн гэдэг тийм бол зүйлчлэл байсан. За тэгээд нөгөө бичлэг хийсэнтэй холбоотойгоор юм болов уу гэж бодсон. Хүний хувийн нууцыг задруулах. За тэгээд түүнийг мөн цахим холбоо харилцаа холбоо цахимшүүлтэ ашиглаж гэдэг юм хоёр зүйлчлэлээр бол одоогоор одоо тэр хүүхдүүдэд зүйлчлэл оногдуулчихсан. За тэгээ хэргийн шийдвэр ажиллагаа нь бол үргэлжилж байгаа юм байна гэж бол ойлгосон. Магадгүй яг энэ кейс бол нөгөө энэ одоо дээрлэхэлтэй холбоотой миний хайсан эрүүгийн хэрэгүүдийн хувьд шууд бол ийм занал хийлсэн ч юм уу гэж зүйлчилсэн хэрэг бол олдоогүй. Тэгэхээр одоо тухайн үйлдэлээсээ шалтгаалаад те яг эрүүгийн хуулийн аль гэмт хэргийг үйлдсэн байна гэдгээсээ аль үйлдэлт нь тэр нь одоо гэмт хэргийн аль үйлчлэлийнхаа шин чанарыг хангаж ийн гэдгээсээ шалтгаалаад ингээд өөр гэмт хэргийг хариуцлага хүлээлгэх бол боломжтой. Тэнгүүд энэ тохиолдолд бол юм арай өөр зүйлчлэлүүд явж байгаа юм билээ. Тэгэхээр тэрийг бол яг
одоо шүүхэн шийдвэр нь гараад шүүхэн шийдвэрлэгдсэний дараа сэдвүүлээ ямар хариуцлага хүлээгээд аль үйлдэлт нь алийг нь хариуцлага хүлээлгэсэн нь бол харж болох байхаа гэж бол бодож байна. Зөв зөв. Энэ нөгөө нэг дээрлэхэлтэй холбоотой за ер нь ялангуяа сүүлд одоо тэр бичлэгийн задарсан үйл явдалтай холбоотойгоор ер нь хүмүүс айгүйх асууж исэн тий Харин одоо ч харин дээрлэхүүл яах юм бэ? Дээрлэхүүл ямар хуулийн хариуцлага хүлээх юм бэ гэд тэгээд би яг бодож байгаад энэ асуулт ч өөрөө юу гэдэг хитрхи одоо ерөнхий асуулт байгаа байхгүй юу? За жишээлх юм бол ингэж зөвлөж болно. Гэрээ байгуулах юм бол яад юм бэ? Гэт ингээд асуувал гэдэг юм шиг тий. үгүй ямар гэрээ байгуулсан бэ? Тэрнээс хамаарна шүү дээ. Гэрээ байгуулвал яадаг вэ гэж асуухаар чинь үгүй чи худалдаа авах гэрээ байгуулсан юм бол тэр худалдаж авж байгаа юмаа чи авах ёстой. Тэрнийхээ мөнгөийг төлөх ёстой ч гэдэг юм уу те. За чи зээлийн гэрээ байгуулж байгаа бол чи тэр зээлж байгаа зүйлээ мөнгө өрөнгөө ч юм авах ёстой. Буцаад тэрийг төлөх ёстой. Хэрвээ тэр зээлийн гэрээ чи хүүтэй авах юм бол чи хүүгээ нэмж төлөх ёстой гэд ингээд ийм нарийн асуудлууд руу орно шүү дээ те. Тэгэхээр энэ нөгөө дээрлэхэлт хийвэл ямар хуулийн хариуцлага хүлээх юм бэ гэдэг асуулт чинь яг саяны гэрээ байгуулвал яах юм бэ гэдэг шиг амар ерөнхий асуулт. Яг ямар үйлдэл хийсэн юм бэ тий? Тийм дээрлэлт гэдэг дотроо яг ямар үйлдэл хийсэн бэ гэдгээс хамаарат эн чинь эрүүгийн хариуцлага хүлээх юм уу? Эрүүгийн хариуцлага дотроо тэг гэмтлийн зэрэг тухайн үнд нь тогтоогдсон болвол одоо энэ хариуцлага хүлээх боломжтой гэдэг ч юм уу. За дээрлэлт дээр түгээмэл гардаг нь бас түрүүн хэлж байгаа шиг янз бүрийн зураг бичлэгийг нь одоо нууцаарч байна уу, илэрч байна уу аваад за эний чинь тараа шүү гэдэг энэ нь одоо юу гэдгийг занл хийх болох юм уу эсвэл хүний нууцыг нөгөө задруулсан гэдэг юм тэрг болох юм уу ч гэдэг юм уу юм өөрөөр эргээд зөвхөн эрүүгийн хариуцлага гэхгүй за зөрчлийн тухай хуульд заасан одоо зөрчлийн шинжийг хангаж явах юм бол тий за одоо жишээлх юм бол эдгээр тухайн хүний бидэнд гэмтэл учруулаагүйгээр халтсан байх юм бол тэр чинь нөгөө гэмтэл учруулаагүйгээр халтсан гэдэг зөрчил байдаг гэдэг ч юм уу зөрчлийн хариуцлага хүлээх боломжтой эргээд нөгөө талаараа иргэний эрх зүйн хариуцлага ч гэсэн хүлээх боломж байгаа тий иргэний эрх зүйдээр бас хариуцлагууд байгаа жишээлх юм бол юу гэдэг за хохирол учруулсан бол тэр хохирлыг бол тийм хохирлыг гаргуулна за тэгээд тэр хохирол нь хэрвээ насан туршаагүй байх юм бол тэрийг эцэг их нь хариуцж гаргана ч гэдэг юм зохицуултууд байгаа нэмээд нөгөө нэр төрт нь халтсан гутаан доромжилсон байх юм бол тэр нэр төрийг нь эргээд тэр халтсан арга замаараа эргэн сэргээх ёстой гэдэг ч юм уу иргэний эрх зүйн хариуцлагууд байдаг. Тэгэхээр ер нь энэ дээрлэлт гэдэг нь илүү одоо тухайн үйл явдал юу болоод өнгөрсөн бэ гэдэг дээр илүү суурилж одоо хууль зүйн тэ эрүүгийн зөрчлийн иргэний эрх зүйн дээр хариуцлагууд нь ингэж тодорхойлогдож явж идэг ийм зүйл байгаад байдаг. Тэгэхээр нэг талаасаа нэг ийм юм бодсон юм. Нөгөө талаасаа ер нь дээрлэлттэй холбоотой бас тэр үеэр чи ингээл айгүй олон өсвөр насны хүүхдүүдийн одоо юу гэдэг яриач гэдэг юм уу тийм ярилцлагууд энтрийг ер нь харж байхад өсвөр насны хүүхдүүд одоо энэ юуны талаар айгүй буруу ойлголттой байд юм шиг надад санагдсан хэд хэдэн буруу одоо юм ойлголтууд за жишээлх юм бол нэгдүгээрт тийм төрүүлж зогсон л ах юм бол би төрүүлж зохиогүй л ах юм бол хариуцлага хүлээхгүй төрүүлж зогсон нь бол ерөөсөө бүх хариуцлага хүлээдэг буруутай нь болдог гэдэг энэ буруу ойлголттой байдаг. Энэ нь илүү нөгөө хин төрүүлж зогцсон бэ гэдгээсээ илүү тэнд хохирол тогтоогдсон уу ч гэдэг юм өөр юм хүчин зүйлээс хамаарат хариуцлага тодорхойлогдож идэг гэдгийг бас гэдэг дээр нэгдүгээр буруу ойлголттой байт юм лээ. Хоёрдугаар жишээлх юм бол нөгөө аргагүй хамгаалалт гэдэг үг юу гэдэг те нөгөө киноноос гэдэг юм уу тийм киноноос ч гэдэг юм ханаас ч юм би ерөөхдөө ингээд ойлгоцсон. Тэгвгүй ингээд аргагүй хамгаалалтайс юм гэж хэлээд байдаг. Гэтэл энэ аргагүй хамгаалалт гэдэг чинь хууль зүйн айгүй нарийн нэр томьёо эргээд тэг ингээд дотроо хит хитийн элементтэй за үнэхээр товтлогоо ихэлсэн байсан уу те гэдэг ч юм ингээд нөгөө юм нарийн ингэж задалдаг хууль зүйн нэр томьёо тэгээд энийг юм бүх юмн дээр аваачиж ашиглаад энэ бол нөгөө нэг юм нэгэн эрсдэлтэй ситүэйшнд тэр хүн байж өөрлөвн чиглэсэн тэр яг бодиттой товтлогоо ихэлсэн байсан үед чинь одоо өөрийгөө хамгаалж байгаа. Тэгээд тэр хүний өөрт нь учруулж болох байсан одоо тэр хэмжээнээс илүүгүй хохирол учруулсан байх ч гэдэг юм уу тийм нарийн нуастай шалгалтуудыг хийж тогтоогддог юм тэгэнгүүт ингээд бүх юмн дээргүй тэр хүн ингэсэн учраас би ингэсэн юмаа гэдэг энэ зүйл дээр бас айгүй буруу ойлголттой бас байдаг юм шиг санагдсан. Үгүй аргагүй хамгаалалт юм чи би хариуцлага хүлээхгүй гээд айгүй буруу үйлдэлүүд хийдэг ч гэдэм үү те. За нөгөө талаас хүүхэд юм чи хариуцлага хүлээхгүй гэдэг энэ ойлголттой байдаг юм шиг санагдсан. Ер нь үгүй би жоох юм чинь би насан туршаагүй юм чинь энэ дээр ямар нэг угаасаа одоо эрүүгийн хариуцлага хүлээхгүй штэ гэдэг ч юм уу те. Энэ бол бас айгүй буруу ойлголт. Эрүүгийн хууль болон зөрчлийн хуулийн дагуу бол 16 наснд хүрсэн бол
одоо тэгээ Бүх тухайн гэмт хэрэг эрүүг дээр. болон түвшний бүх гэмт хэрэг дээр хариуцлага хүлээж байгаа нэмэх нь 14 наснд хүрсэн одоо хүнд бол тодорхой гэмтэргүүд энэ гэмтэргүүдээр хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг те. Тэгэхээр энэ бол нөгөө үл хийсэн бол одоо чи одоо тэг хэдэн настай хаас үл хамааран тэр хариуцлага бол одоо өөртөө дээр ч гэдэг юм уу ямар нэг байдлаар ирдэг гэдгийг бас одоо энэ нөгөө буруу ойлголтууд айгүй байд юм шиг санагдтыг. Тэр нь илүү нөгөө юм кино миноноос за сүүлийн үеийн хүмүүс бол илүү нөгөө ийм TikTok мокийн инфлюенсерүүдээс би жоохон тийм буруу мэдээллүүд аваад байгаа юм Мгм. болов уу гэж Тэгээ жоохон дийлийнх ойлгосон. нь Тэгэхээр одоо хуулийн мэдлэггүй ч юм уу хүмүүс байгаа шүү дээ. Ер нь бол иргэд ийм мэдээлэл тийм өгч байгаа тийм хүмүүс нь. тийм тэг яг нь юм нарийн юмнуудыг нь одоо ойлгохгүйгээр айгүй юм ерөнхий мэдлийн хүрээнд хуулийн нарийн нэр томьёонуудыг ойлгоод тэрийг нөгөө нийтэд түгээхээр тэр нь ингэж нөгөө буруу байдлаар түгээд тэрэн дээр нь суурлаад ингээд тодорхой юу гэдэг нь үйлдэл эс үйлдэл хийхээрээ тэр нь эргээд нөгөө буруу болоод тэр хүний хариуцлагыг хүлээх ёстой болоод идэг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр нэг талаасаа бас энэ авж байгаа мэдээлэлтэй бас одоо анхааралтай шүүлтүүртэй хандах хэрэг нэг талаасаа гарч ирж байна гэдэг ийм юмнууд бас дээрлэхэлтэй холбоотой орж ирж байна. Харин тийм дүнгууд угаасаа яг уу одоо манай нийгмийг уулна бодонгууд ингээл дээрлэхэлт мэрэлбэлт намайг 10 жил тахад ингээл яг уу хөвгүүд бол зодтолж л байдагтэй гэдэг шиг л байдаг гэсэн шүү дээ. Гэхдээ тэр нь ингээл юу юугүй хэнийг амар хохирол учруулаад би нагаалч чадчих гал бол байдаггүй муудалцахтаа муудалцал байдаг байсан гэдэг шиг би бол хувьдаа бодохдоо дээрлэхэлт бол одоо нөгөө солонгос кино мандэр гардаг шиг манай нийгэмд бол амар тийм түгээмэл амар тулгамцсан асуудал гэж юусоо боддггүй байсан юм шиг байгаа юм би бол хувьдаа. Тэгсэн чинь яг уу ингээ саяны хэрэгүүдээс гадна ер нь гинт ингээд сая шүүгэн шийдвэрүүд судлаад үзсэн чинь ер нь бол бас л тулгамцсан асуудлын нэг юм шиг надад айгу санагдлаа. Тэгээд тийм болохоор одоо Солонгос жишээлбэл нэг үе тэнгийн дэрлэхээс сургууль орчмын дэрлэхэлд ялангуяа айгу тулгамцсан гэж ярьдаг ч гэдэг айгу түгээмэл те. За тэгээд тийм болохоор тэр нь ингээд бүр тухайлан хуульдаа хуульчлагдсан ч байдаг юм уу те. Дэрлэхэлт гэдэг нь нэргээд зөвхөн яг одоо манай тэр жишээлбэл одоо саний хүний бие ямар хохирол учруулж байгаасаа шалтгаалаад за эргээд яг тэр нөгөө зандлал хийлгэж байна уу те бусад гэмтэргийн зүйчлэг хангаж гэнэ үү гэдгийг шалтгаалаад 1 2 хэд хэдэн тэр үйлдэлтэй хариуцлага хүлээж болно. Тэнгүүд яг тухайсан тэр тогтворсон усудаа жишээлбэл яг одоо хүний бие тохирол учруулсан дотроо дахиад дэрлэхэлт гэдэг гэмтэрэг байдаг ч юм уу. Яг сайн судлаг болохоор мэдэхгүй байна. Гэтэ тухайлан ингэж бол тогтвордог юм байна гэж бол ойлгосон. Тэгснээ эргээд яг хүүхдүүдэд тэр нийгмийн арилгаанд орох нь жишээл одоо хичээл сургуульд нь нөлөөлдөг ч юм уу те одоо их сургуульд ороход нь харгалзаж үздэг эсвэл анги дэвшүүлэхгүй байх ч юм уу эргээд энэ чинь нэг тийм нэг ёс суртахууны асуудал те бид нар ч нэг тийм нийгэмд амьдрах хүмүүс бэлдээд байгаа шүү дээ уг нь бол тэгвэл эргээд яг тэр ёс суртахуун дээр нэг хариуцлага хүлээж бол хэлж байгаа тийм хандлагууд бол байдаг юм лээ. Тэнгүүд яг энэ шүүгэн шийдвэрүүдийг саяны тэр өсвөр насны ялагдагч нарт одоо шүүгдэгч нарт те ингээд хүлээлгэж байгаа шүүгэн шийдвэрүүдийг уншихад ер нь бол манай нэрүүгэн шүүхүүд бол өсвөр насны яллагдагчийн тэр сэтгэл зүйн онцлог те ухамсарлаагүй байдал гэдэг дээр нь айгүй одоо фокуслаж айгүй тийм одоо юу гэдэг чинь дүгнэлт өгтөө хүртэл өсвөр насны яллагдагч гэдэг чинь одоо шүүгдэгч гэдэг чинь ийм онцлогтой хариуцлага бол хүлээн те энэ үйлдэлд бол хариуцлага хүлээн гэхдээ үүнийг ингээд харгалзаж үзээд нийгэмшүүлэх шаардлагатай гэдгийг бол айгүй ингээд одоо харгалзаж дүгндэг юм шиг бол надад санагдсан. Тэгээд нөгөө Мегагийн хэлснээр одоо хүүхдүүд бол нөгөө төрүүлж цохоогүй бол хариуцлага хүлээхгүй ч юм уу те мэдгүй эсвэл төрүүл цогсон буруутай гэдэг буруу хандлага байна гэдгийг жишээлбэл минийс ихний эргээс харагдаж байгаа шүү дээ те нөгөө дээд анги хүүхд нь эргээд бол эхлээд бол алгадчихж байгаа те гэхдээ тэр хүүхд бол тэр одоо нөгөө гэмт хэрэг үйлч хүүхдүүд бол ямар нэг охирол бол учруулаагүй те тэгтэл нөгөө хүүхд бол бусад хүүхдүүдэд охирол учруулсан нь бол бас эрүүг хариуцлага хүлээг авч байгаа ийм кейс бол байгаа. За тэнгуут яг сайн нөгөө бас одоо ийм эрүүг хариуцлага хүлээхгүй ч гэсэн хүний бие талдж байна гэдэг ч юу нь бол угаасаа болохгүй штэ тий. Тэгснээ одоо яг бид эдийн түгээмэл мэддэг хүүхдүүдийн дээрлэхэлт болж ийл одоо олон нийтийн газар эсвэл одоо ингээл одоо хотгон үүд хотгон мотгоо хаваарч байдаг юм уу? Эсвэл тэгэл манайхан нөгөө шар гадныхаа нэгдүгээр хорооллынхаа хар оронгийнхан ингээл одоо дээр үед бүрл амир байсан юм шиг байгаа. Одоо л яг бас нэг тэр бүлэглэл нэрэ багассан юм шиг байгаа. Гэхдээ тиймэрхүү нөгөө бүлэглэж бас хүүхдүүд дээрлэгдэг байх юм бол одоо even яг уу тийм охирол учруулахгүй ч гэсэн те зөрчлөөлөөр хүний бие таллах гэж зөрчил байж юм. За эсвэл нөгөө танхаарах те хэрүүл маргаа үүсгэх олон нийтийн газарт. За тэгэл бутаг үдэ хатгах хамгаалтантай байдал алдагдуулах гэдэг иймэрхүү зөрчлүүдээр одоо наад захын тэр үйлдэлт бол
ингээ хариуцлага хүлээх боломж бол байгаа гэдэг зүйл. За тэгтээ эргээд яг одоо эрүүгийн хуулиар хариуцлага хүлээхгүй ч гэсэн нэг хэлдгээр охирол одоо учруулсан болбол нэр төртөнч байсан те иргэний хуулиар хариуцлага хүлээх хэрэг тохирлоо гаргуулах ийм эрүү одоо эрх зүйн боломжууд бол байгаа, зохицуултууд бол байгаа шүү гэж бол бас ингээд дуртаад ер нь бол энэ дугаараа төгсөхгүй дээ. Мгм. Мгм. За тэгээд энэ хүртэл сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараараа иргэд уулзъя. За тийм баяртай.